бити гайхаараа тэрэрэрэ жиг Монгол айл. Эмчтэй орсаас тавснаас яхан гэх дүр байгуултгаа. Та бидний хамгийн хайртай хараа. Бөөдөнгийн хайна. Ийм өгч өгөн. За чада өдөртлөг нь байна. Ингээ хөөхөн бүр том ор болчихж байгаа зөө. Ор болохтой баг queen size 2 том хүн унтахаар том ор болж байгаа зөө. Welcome home, Dad. I'm so happy. Одоохоо та хэд угаасаа би ч гэсэн амар хүлээжсэн. Та хэд манай үзэгчд байна ч гэсэн хүлээжсэн ёо. Монголдо ирсэн. Тэгээд одоо бас Улаанбаатарт амьдарч үзэж байна. Байр марных асуудлыг үг шийдсэн. Одоо тавилгуудаа хүлээгээд шампанье задлах гад юмнуудаа зөөх гээд байж байгаа. Сэтгэл санаа бүр амар гоё яана. Тэгээд ер нь хайж бүр маш сэтгэлд таарсан, тухтай санагдсан болохоор одоо байгаа гэр агаа. Тэгээд ардын энежи YouTube channel-ийнхаа ээлжид одоо Монголд байгаа бичлэгтэн тавтай барайд. Яг хоосон байна зөө. Одоо би юунаас ах ихчийнхаасаа өөрийнхөө хайрцаг марцаг бүх чимдаамуудаа авчирж оруулж ирээ. Тэгээд ингээд хүнсээ цуглуулад одоо бүр хүнс цуглантай Монголд одоо ингээд сингл хүний сарын хүнс хэд эдэм бэ ингээд бүгд маш гой бичлэгээр удахгүй уулзсан. Тэгээд яг sneak peek том өрөө энэ талтай ингээд галтгоо хийн. За энэ одоо манай унтлагын өрөө. Яа манай унтлагын өрөө бүр амар гой. Яг энэ хэсгийг ингээд харахаар яг энүүгээрээ ингээд тэр чигээрээ цонх би яг өшгөн хаацаа амар нартай. Тэгээд нар туслах нь бүр амар их таалагдсан. Дулаахан санагдсан. Тэгээд эндээ болохоор яг бэдэ ормороо тавьчихна. Тэгээд энэ хэсгийг харахад надад нэг гоё ингээ балетийн нөгөө нэг дээр цаанаа барилдахгүй. Балетийн яг тийм юм шиг санагдаад тэгээд bathroom and 2 bed 2 bed 2 bath заяа Америкаар тэгээд Монголд болохоор 3 өрөө 2 угаал өрөө. Яа тэгж үү дээ. Тэгээд эндээ миний өөрийн мэн bathroom нь болохоор юутай тустай. Тэгээд энэ манай ажлын өрөө болно. Яг 3 дахь өрөө мэн илүү энэ дээр хаа ажлын өрөө тэгээд удахгүй бас амар хөөрхөн тити гэдэг нэртэй мяу авах байгаа. Тэрийг за тэр яг цаг хугацаатай хайраар бодлоо. За энэ манай нөгөө нэг юуны 0 байгаа. Guest 0 байгаа. Тэгээд энэ дотроо нөгөө нэг банкай болохоор надад энэ нэг илүү амар таалагдсан. Finally нэг юм баантай газар орлоо шүү дээ. Тэгвэл нөгөө тэнд байж хахад чинь юу их байсан. Дандаа бүгд юм босоо шавартайсэн. Тэгэл би яа за энэ гоё юм халуун ус юмсан дэвтийн энтергээл амар боддгоос ахгүй дээ. За тавилгуудаа ерөнхийдөө өмнөх влогнаас та хэд маань харсан баг те. Бараг л босно. Гэтэ одоо будамудаа бас нэг газраас очиж үзэн дэрийг яг та хэд уус дундаас нь харчих байх. Ер нь хурдан дөө манай чи уус хурдан зүгээр будны ширээ. Тэгээд bed set олчихно. За тэгэл office ширээ сандал алтгооны ширээ сандал I'm done. We Gucci ёо, we Gucci. За шампанье задлцгаая. Right. Манай би аваагүй тэр. За юмнуудаа оруулаад ирсэн. Гол юмнууд ирсэн. Одоо champagne time. Манай нүрэлтийн хамт олгоо бургер бид гурав. Бахал эцэгнүүдээ тавиад. Энэ нэр бишгээг байна шүү дээ. За ороод ирсэн. За манайха энэ нөгөө гангар шаазныг санаж гинөө. Энэ дотроо бүр амар олон төрлийн юутайсан. Аяг шатгатайсан. Тэгээ нөгөө Queen Home Stories авч ирсэн байгаа. Тэгээ тэрний бас reel гараад ирсэн байгаа Facebook дээр. Ардын жижи Facebook page дээр reel нь орсон. Тэгээд үзэгч дундаасаа би 2 хүнийг сонгоод 150 мянган төгрөгийн эрхийг бас хэлж байгаа шүү. Тэрийг гитар нь майн байна. За ганц одоо Америкаас шинэ байрандаа задлах гэж одоо ийм хөөрхөн шампань авчирсан. Энийг хаа байсан Америкаас зөөж авчирсан. Америк юм уухан дээ. Би өөрч гурван Америкт амар удаа амьдарч ирсэн хүмүүс тийм. За карго маань бас зэрэг ирсэн байгаа. Тэгээ сүүлийн 3 сар яг юм 2 чамдаантай хувцастай амьдрах бол үнэхээр хэцүүсэн. Дээрээс нь нэг чамдаан нууц нөгөө чамдаан бараг гутал болсон. Тэгээд карго маань ирсэн чи ерөөс миний амьдрал 3 карган дотор бас багтдаг юм билээ. Би чи юмтай хүн байлээ шүү дээ. За тэгээд одоо гоё цэцэгнүүдээ хийгээд бас гоё цэцэгнүүд ирсэн. Вау, Лили. Яагаад хэлээ те? Тэгээ. Ой энэ биш нөх энэ муухай болцсон авчихсан шүү. Гэтэ энэ автны бас авчиж болно гэсэн шүү дээ. Тийм үү? За. Энэ бүр хайр. Ийм хүүхэн Лилинээс бас гарцсан л юм байна. За let the party begin. Хоёроо наашаа. За энэ гоё юм бас хундаг ай. Queen Home Stories авсан. Би бодлох юм ба. Бодлох чам тийм шүү. Тийм юм бол цуус шиг. Үүсэн шиг тийм. Зүгээр та надад итгэж олно. Та бүр аргашаа. Та намайг авч.
За ингээд хийж ийн. За. Гоё Монголд ирсэн бид гурав бол бас тэ Америкт ч баг угаасаа хамт амьдарч ийсэн. Монголд ч амьдарч ийсэн. Монголд анх удаа. За. Баяртай баярлалаа. Манайхаа Happy New Year гэж бодож байна. За. Шинжтэй урсаас чамаас сайхан гэх нэр. Дүүр байх болтгоо. Окей. Шампан гэж нэг юм гоё юм байна шүү дээ. Ориглон дарс гэдэг. Оргилж холтгой ганаг юм амьдрал. За баярлалаа. Үргэлж амжилт бүтээлээ дөрөн ард жаргалаар дөрөн. Дандаа намайг даган байж халтгаа. Намайг даган байж байгаа. Бэний нэр юм хэлдэг байд юм уу? За баярлалаа. За cheers. Чиний амьдрал хийж байна Монголд. Одоо амбал олон болдог гэхгүй дээ 6 мөртөө олсон. Йоо 6 мөр гинэ. За cheers. Яа, өөж амжиг хамтласан гэж ш. Хэдэн цагийн дараа гэсчихдээ шилэрч гэж тэгж. Оо гэр тараа дөнгөж өнөөдөр нүүлээ гэсэн чинь зүгий гой. Энэ одоо юу ийгээд байгаа юм бэ те? Тэгэд ороод ирсэн байвал яах вэ? Би ямар ч чи юу бэлгшээж байгаа те би уг нь амтлаас амар айдаг байхгүй юу? Тэгээд даанч одоо зүгийн да. Тэгээд хүн гэж амар муухай шүү ингээ аал золонгот нь алчаад ladybug гэдэр байдаг штэ. Ladybug гэдэр болонгот нь ерөөсөө те good luck эмэгтэй хүн сайн байна энэ тэгээд байдаг одоо. За энэ мэ над ямар ч тач над руу нисээд ирэхгүй л бол гайгүй гэж бодоод байна. Гэтэ амар сонирн байгааз яагаад яагаад манад урж ирв? Why? За яаж хийж байгаа л гаргандаа ямар ч тач буцаад ордогс. Яа бид амтнаас өгн бүр амар айдаг. Зүгээр одоо хурц чадахгүй нэг шинэ гаргасан хундаганаасаа аюу байдаг юм. Тэг ямар ч юмаа цэвэрлээд эхэлжэл байна. Батарей одоо юм зөөгөөд каргого маргааш тайцдаг хамт задлаа. Одоо ангаашаа зэдрээ гоё задлаа гэж бодчих. Тэгээд за яаж хийж байгаа гэдэг зүгийг гаргах хэрэгтэй. Андаа хоёлаа яаж гарах вэ? За болгондоо байна. Гэтэ ер нь бол амар хөөрхөн мэн үү энэ харж штий. Hello. Anybody here? Чи юу хийгээд байгаа юм бэ? Яна. Усмсанд ороод байгаа юм шүү. Гэтэ үнэхээр алахыг хүсгүй байна. Энэ нод бараад байгаа шүү. Нөө зүгийгөө гаргаж чадаагүй. Тэгээ ядаж хажууд тань болоод байж гээд байж юм. Нөгөө хундуунуудынхаа юмнуудыг хийждэг юм бол маш угаасаа нөө юугаа задлах болохоор карго ирсэн. Амар их юм яа. За Prime Electronics амар их юм ирсэн. Ямар хурд юм хэдхэн цагийн өмнө би захиалаад энийг гэсэн чинь зүгээр дэр доорн хүрээд ирдیں۔ Өнөөдөртөө би бараг заа маргааш заа өнөөдөр хагасан амжин бүтэнсэн. За нэгд өдөр ирэх юм баг гэсэн чинь хүргэлт ирчлээ. Хаал онгоолгох хэрэг амар гайхаад ёо за би зүгээр яг үнэлээ. Prime Electronics гэсэн бүр ийм хурдан шуурхаа үйлчлэгэнд маш их баярлаа. Дээрээс нь та хэдэд хэлэхэд нь штэ. Миний хамгийн хайртай хараа. Spinning дуу байгаа. Тэгээд энэ юу гэж treadmill нөгөө юм гүйлтийн зам байгаа хгүй. Энийг угаасаа та хэд мэдж байгаа да манай шүүтрээ, жозээ, шүүн бүгд л ингээл энийг хэрэглээсэн. Би тэгээд Prime гэж ямар юм гоё юм electronic юм гоё газар байд юм болоо энэ төр гэсэн чинь тэгээд угаасаа ийм цахилгаан бараа учраас ийм миний дуртай air fryer байсан. Энийг нь бүр авчлаа. Тэгээд энэ нэг юм Tineco-гийн юу гэдэм бэ шүү дээ. Ийм тоос аргач шалмал угаадаг хамт бодит зэрэглэдэг. Тэгээ энд баг Монголд энийг хэрэглэдэг хүн баг байд юм уу те. Би баг хэрэглэхгүй бол хүний тоос гарч гадаг юм шиг санагдав. Тэгээ бас амар боломжийн үдэн чи хараа бүр амар том нэг 2 сая эдэн зүү. Тэгээд буушаад сая 600 дахиад буугаад сая маа энэ төргээд ер нь ингээд ийм зүгээр хэмжээгээрээ тохироод бас айл гэж маш их дэжгүй юм байлээ шүү. Тэгээд энийг би өөрөө тэр дэлгүүртээ ажиллуулж үзээд ингээд нөгөө тоос орчныхан ингээд хүчин ингээд үзсэн чинь бүр амар дэжгүй. Надаа нэлээ амар сайн санагцсан учраас авсан байгаа. За энэ манай уурын эндүү орж ирж байгаа. За энэ нөгөө нэг steamer байгаа. Тэгээд манай ч нөгөө microwave байхгүй. Ер нь Монголд нөгөө нэг юм юун дээр чи microwave байхгүй. Тэгээд би ч яг юмнуудаа цэвэрлж мөвлөж баах юм болгоод энэ маань юу байгаа лээ? Тийм одоо энэ өвөлдөө бэлдээд энэ юу авсан? Агаар цэвэршүүлэгч авсан. Юм би гэж мэдэх манайха энд чинь нөгөө нэг юм цэвэршүүлэгч тормор өдр байхгүй болохоор агаар цэвэршүүлэгч авчий гэдээ авсан. Тэгээд энийгээ задлаад өстө хурдан нөгөө нэг дасал масалаа хийгээд спиннинг өдр дээрээ хийгээд энэ хоёроо ерөнхийдөө бол ажлын өрөөндөө тавья гэж бодоод байгаа. За тэгээд нөгөө нэг гоё миксер байгаа, тэгээд блендер эдэр байгаа. Тэр нь яг энэ баггүй юу. Энэ нь болохоор нөгөө нэг жимсээ хийчингүүд яг цэвэр жимсгээ шүүсэн гарын дээр хажуу тал руугаа ингээд талсаага өөрөө ингээд явуулчихсан билий. Та харж байгаа хацаа юу. Гэртээ нөгөө тавилга эдэр аавна гэхээр бас айгүй үнэтэй болж байгаа.
Тэгээд энэ цахилгаан бараа авна гэхээр бас нэлээд үнэтэй болж байгаа байхгүй юу? Үнэтэй ч гэж яг ер нь нөө нэг дор бүгдийг гаргах гэхээр нэлээд costly болж байгаа учраас яг эдрийг би сайн харж агаад чанарын хувьд тэгээ дээрэс нь энэ эрүүл ахуйн хэрэгцээг хангасан тулд нь энэ Prime Electronics-ыг сонгосон байгаа зэрэг. Та хэд манаас ер нь одоо гадаадаас наашаага ирж байгаа ер нь гадаад сурталчгүй Монголдо байгаа хүмүүс маань энэ Prime Electronics-ийн юмнуудыг харах юм бол зүгээр юм бэ шүү. Тэр pizza maker заавал тэндээ пицца өдр хийгээд ах шаардлагагүй. Гэтэ нэг юм хөргөн pan man өдр ичтэй юм бэл. Day 2. Сандал мандал ирсэн байна. Ой за. Өөрөө хийх байгаа шүү. Харин тийм. Ингээд юу ч юм гоё цагаан сандал аваад өгч чүү. Аав ээж хоёр ирсэн. Баахан юм ачсан. биш байхаа. Биш үү? Наад Тэстэй машинаараа дөрөв юм авчаад ээж хоёрыг ажиллаад эрдэнтээс авчирсан чи аим хөөрхөн офис ширээ сандал дээр авчирсан байд. Нэр ор үнжил юмнууд авчирсан. Одоо ерөөсөө тавилга манахад нэг бала. Йоо өстой ээж аваа бүр баахан юм авчирсан биз. Энэ араа энэ дактай юм уумаар одоо яах ч байгаа дэрмэр идэв. Энэ одоо юу юм бэ? Тэр сандал мандал бүр амар хөөрх юм авчирчихжээ. Яа юмнуудаа зөөсөөрлэн. Яа вигучи. Энэ бүрс яг таарч шин. Оо. Яг бүр яг ээж. Тэмцсэн юм шиг таарч байна. Хаагч ер нь 80 лээд шүү дээ. За. Тийм биш. Оо манай зочид. Өдөртөөс ингэж юм шин. Баахан л юмтай. Энэ миний өстө үнэн nice юм. Заавч хэлсэн баярлалаа. Тэр хатуу дэр нь шүү дээ. Баахан. Тэгвэл амарч Оо за. Бөдөнгийн хайна. Ийм өгч өгөө. хөдөлгөөн гişгэр юм уу? хөдөө энэ байна. Оо за. Наад ч одоо хоёр тийш нь л хаваахан байна да. Амар хөөрхөн. юм. Игдүү таардаг өчтөр яах вэ? Хөөрх юм ээ, тийм ээ. Айгуу энэ хожаанаар нэр юм хийж Энэ бол бүр атаа ичтэй байна уу? Бүр зөө цэцэн. ямар хөө. Ийм мочсон. Оо юу дээ? Ширээн дээр нь тий? Ширээн дээр. Аа за. Начаас гоё. Янз юм тал болж Амарсан байгаа. манай юм байдаг. Башгүй дээ. Йоо, надад энэ ч амар Оо энэ хэрэгтэй. нараа тэг чи энэ угсал эдний нараа энэ. Та шинээр авсан юм уу яасан? Тийм чи энэ чи нөгөө Германы юм гээ Германаас Шинэ биш юу юм бэ? цоошин. За баярлалаа. Тийм ээ, diamond өдр гэсэн. Тийм энэ чи мөр аа. Би бараг тэгвэл тэр нөгөө юу авах хэрэггүй байсан юм шүү те. Нөгөө нэг харилын тав байсан уу байгаагүй? Хайрын тавыг мэдгүй хайрын Йоо, тав. оо. Наач маа бутгуураа нэг застсан шүү дээ. Биш туур юм байна. Хайрын тавыг Тэр юм авцсан. Тэгэхээр би ашгүй хайрын тавыг болчих би жоох. гэрт хаасан байна. Чи нэг юм. За зүгээр. Энэ сэнж минь шүү. Том хайрын тавтай. Энэ зүүндээ жижиг савчаанд яа таа. За. Байрны мэр хийн штэ. Бэч яа, тэт. Оо наа хажууд чинь сая тавьсан да. Тэр шүү дээ. Наа чи бас юу? Оо энэ хогийн сав уу? Би нөгөө очиж чи өгнөд мартаад байгаа юм шиг. Нэгж байгаа таваараа би мартаад. За. Мөлий чи одоо нөгөө юугаар уухаар үлдсэн шүү дээ. Оо би 0.3 авцсан шүү. Үгүй ээ, нойлоо зуурдаа тийг уухаа болчихсон. За. Нэг удаагийн угаач надаа. Оо би хоёул авсан шүү дээ. За яах вэ авч. Энэ авсан юм уу? Тий, энийг авсан. Тэгээ нөгөө энэ Нэг угаалаа угаагчийг авсан. Тий. Дотор 6 ширхэг запаа. Тий. За болно. Зүгээрээ яг илүүдгүй. энийг задлан ингээд аваад Наа чин энэ хогисоо За. болчихгүй би. Ашгүй дээ. Хогийн сав магтаа боллоо. Йоо ямар гоё юм бэ. Баахан юм ачижээ. ийм даагаштай Энэ наад энэ наад шүү. тав бүрэн төрөө айгаа. Харин одоо өөрөө тэр. Одоо чамд дэманч болчихжээ. Тий. Хоолцох ширээ. Тий. Хамгийн томч. Тийм ээ. Бүх юм чи хүрч. Yes. Үнсээ цуглуулж явж байна. Бүр дүүрэн их юмтай. Оо, бүтэн том. Манай их айгүй гоё надад сая wine авч үгээд. Хаач ч нөгөө wine нь. Оо тэр ийш ичлээ. Оо тий. Энийг юу гүр. Гэрт. Wine хэрэгтэй гэх гэрийн юм дээр ирсэн. Авч үин.
За тэгээд ийм юм гэж явж байна. За энэ эдийг авчаа. За тэгээд гэртээ очиж. За бараг тэгэл боллоо доо. A few moments later. За mom and dad явчихын. Нэрнээс өнөө өглөө ирчээд одоо оройно шууд гараад явлаа. Би одоо хинсээ янзнаа. Одоо нэг 5 цаг юм чагаа айгу дээ. Одоо ямар нөө төв алгасаж амьдарч байгаа ш. Зөндөө л их юм авчихсан байна. За bye. Энэ авч байгаа шүү дээ. Та би 2 3 авч авсан байна. Хийхгүй юм шиг. За. Bye bye. За бай бай. Үе. Юу хараад. Хүн бичлэгээ яваад байна. За bye. За bye. Яа, хооч. Хам цагийн дараа уулзъя. Батгамч төр. Yay. Day 3. Hello everyone. Welcome back to the vlog. За хэдэн хоногийн дараа уулзж байна. Тийм. Аав ээж хоёр өчтөр явсан гэдэг чинь 1 хоногийн дараа уулзж байгаа юм байна заа юу. Oh my god. Өчтөр ёо шүнжэнгөө би унтаж чадаагүй заа юу. Та хэдийн нөгөө нэг яриад байдаг онлайн шопыг чинь зүгээр ёо шөнийн 2 өглөө үзлээ шүү дээ. За маргааш арай гэж нэг юм буудан байна. Ирэхээр боллоо. Энүүгээрээс нэрээ гүлтийн зам идрүү те. Ажлынхаа өрөөнд оруулсан. Гэтэ home tour хийхдээ та хэдтэй бүр гоё харуулсан заа юу. Sneak peek. Тэгээд одоо газраар унтж байгаа. Ороо хүлээж байгаа. Ор матрас юмнуудаа хүлээж байгаа. Тэгээд бити гайхаараа тэрэрэрэ Жинк Монгол айл. Жинк Монгол айл. Гэтэ ингээд юмыг 0-оос эхлүүлээд угаасаа хамгийн гол нь нөгөө Монголдо өөрийнхөө орон зайг бий болгох гэж ирсэн болохоор энэ бол зүгээр гэж бодож үсээ задлчт юм уу нэг дахианы юм шиг. Тэндээ нэг жоохон юу ийцэн ойр нөгөө нэг амар их юм бодоо толгоо ингээл ажиллаа шөнийн 2 цаг махад одоо тавилга яахад энтер гэл бүр нөгөө амар их юм бодоод ингээд байгаа болохоор тэгээ бас ингэдэг юм энэ чи амар ярвихтай. Яг ингээд сетер нь юм аль нь гэрэл асаачдаг юм. Гэрэл асаах гэж бас бүү юм болно. Hello, anybody here? Тэрнгэр нэрч унтраа хайцгаа. За жижигхэн яах вэ нүгээр ингэж байгаа л яаш жижигэн битэд төрөх юм хэцүү юм. Оо, heck yeah. My gosh. Ингэдэг юм байна. Хараа яг нэг тавилга аваад яг нэг тавилга авъя энэ төр гэхээр 3 4 тавилга ингээд нэм сет болчихж байгаа юм заяа. Тэгээ яг тэр дундаас нэг нь юм уу хоёр нь ерөөсө таалагдахгүй. Одоо жишээ нь орны хуулиа гэхэд оронтой, mega vanityтэй тэгээ хажуудалтай юм хөөрхөн юм одоо юу гэдэг нь төмпүү шиг маяг юм байдаг штэ. Тийм ингээ 3 бонгод төмпүү шиг амар том юм. Эсвэл mega vanity ингээ толон дээрээ led light дээр байхгүй тэгээ эсвэл за нөгөө хоёр нь дажгүй байлаа гэхэд ингээ орон бүр амар нүсэрч байд юм уу тэгээ ерөнхийдөө тийм байдаг юм байна. Тэгээ ингээд салгай гэхээр бас бүх юмнууд ингээ тэндээс аваачаад ингээ тавьсан юм шиг бас амар сонирн байгаад байхгүй тэгээ ингээ ерөөсө сэтгэл нийцсэн юм гараагүй. Гэтэ буудан дээрээ бол бүр амар хангалттай зөв сэтгэл нийцж байгаа. Энэ болохоор нөгөө өчтөр ёо бүр бас энд нэг юм золиос хэрэгтэй гэдэг шиг те шөнийн 2-т ямар газар унтаагүй байж байгаад тэр Sisters Home Furniture гэдэг газрыг олцсон яг Монголын 3 хөрхөн ихч дүүсийн хийдэг одоо тавилгын бизнес юм билээ л дээ. Тэгээ би очиод харахтаа болохоор зүгээр л нэг юм том юм одоо юу гэдгийг өрөөдөө агуулгах энэ төр юм байгаа бох гэсэн чинь юу очсон чинь нэг гудамжнда яг нэг гудамжнда гэснээр нэг гэснээр дахиад нэг байраад ирснөө хоёр дахь агуулгах нь тэгснээр нөгөө талаараа дөрснөө гурав дахь агуулгах нь энэ төр би бүр хачаа өө танаас чи ийм том байсан юм уу гэ. Тэгээ өнөөдөржингөө явж байгаа. Тэгээ тэр Sisters Home Furnitures бүр амар гоё буудаа авсан цагаан. Тэгээ бүр ингээд нөгөө өдөртлөг өдрөөр од гэдэг. Ормор болоод идэг сүүлийн үед амар одлоо. Тэгээд та хэдээ маргааш ирэхээр нь харуулъя. Тэгтээ намайг ингэж хийсгээ та яг энэ Facebook руу н ороод үзээрэй зав Sisters Home Furniture гэсэн яг энэ хоёр руу ороод үзэх юм бол бүр миний юу яриад байгааг үсээ та хэд ойлгоно. Гэхдээ миний бодлоор яг онлайнаар харахтаа биш хамгийн гол нь очиод өөртөө хараад үзээрэй зав бүр. Яа тэнийг авсан ямар хатан юм бэ? За нөө шилийн юм төрдөд тэнд тавьсан манай галтгоонд ингээ нөгөө банан авокадо дээр тавьсан байгаа болохоор тэр first wine манай их авч өгсөн. Гэхдээ манай их одоо яг би юм биш үзэж байгаа би мэдэж байгаа зэ. Wine уучлаарай надаа авч өглөө гэдгсэн чинь нөгөө нэг уучлаарай кас чинь над дээр бичсэн би мөнгө төлсөн байлээ шүү. Keep that in mind. Тэгэхээр би одоо та надад бэлгэлсэн. Гэхдээ кас ч маань миний тал дээр бичсэн байлээ шүү. Нүүдийн баримтаа харсан шүү.
Anyways, за удахгүй телевизээр авнаа. Цэцгийн ваар бас хэрэгтэй байгаа. Цэцгийн ваар авна гэж бодож байгаа. За тэр гоё тэр хундгаа бас нэг ширээ-мэрээ авч байгаа тавиад хөөхөн цэцэг байна. So cute. За тэр араар болохоор миний бас гаргаагүй гэхдээ электрон бараанууд байгаа. Энэ бүр үнэхээр хайр зураг байгаа. Одоо яг энийг энд үлгэнэ. Бүр яг энд амар гоё тоо. Би нөгөө нэг Чикагод байхад таад санаж гинүү. Яар хөөх юм цэцгэн бас юутай эндээс нэг иймэрхүү маягийн байдаг байсан. Тэгээ би яг нэг ингэ зураг авъя гэсэн чи өнөөдөр somehow ийм хөөрхөн зураг үрээд ирсэн. Thank you. Нууц. За тэгээд одоо нэг маргааш бүдэ ирээд тэгээ маргааш бас увцсны нэг түмпүү шиг ирээд өнөөдөр үлгүүр авсан. Маргааш өглөө ямар тааж эрэндээ өнөглөхний хугацаа туссан байвал яах вэ бүр хамгийн амар нь би ч өөрийгөө болоод байсан наа бүр иргэний бүтгэлээс гасаа хайцсан байлаа тэхүү. Тэгээ ямар тааж иргэний өнөглөхөөс сэргээлгэн их найд орж бас шопинг хийн. Тэгээ бас ингээд урд тавьдаг хевс авмаар байна, кофе тейбл авмаар байна, ор матрасаа авмаар байна. За одоо тэгтээ явахтай угсаал зорилго нь тэгэл өөрийнхөө юм хийх гэсэн ч тийм. Яа, тийм байна. Тэгээд маргааш матрас ирэхээр уулзцгаая. Day 4. Та-да! Та-да-да-да-да! Йоо, хүсэн хүлээсэн буудан маань ирлээ да. Йоо, бүр бом баяр өчтөр хурж ирээд бүр дээдэлт отолт нь гараа. Тэгээ манай буудангийн биш тэг бүр хамгийн бестийн та хэдэд үзүүлээ заяа. Энэ одоо энэ 25 26 оны буудангууд чинь нэг юм юутай. Зартлыг манайхан мэдээд байгаа өнөөдөр би янзлж байгаа шүү. 25 26 оны буудангууд биш дээ тий. Айгу мундаг юм автомат болцсон юм байна заяа. За би та хэдэд ичид энэ харуулъя. За нэгт энийг миний бууданг хараад угаасаа манай дага бууданг хараад та хэд мань асууна. Хаанаас авсан бэ гэж. За энэ болохоор 3 ихчдүүсийн хийдэг бизнес байд юм байна. Тэгээ би энийг шөнө бүр ингээд 2 цагт заяа бүр шөнийн 2 цагт би ингээд буудан л авахгүй болохгүй гэ ингээд Facebook ухаж жагаад Sisters Home Store гэж байгаа заяа. Энэ нь за нэгдүгээр таанд барилтааг нь би зүгээр эртхэн шиг хэлчихье заяа. Дараа нь угаасаа та хэд асуун, үнийг асуун, хэмжээг нь асуун, хаанаас авсан бэ гэж асуун, хаягийг нь асуун. За энэ болохоор Century 21 хотгоны нэг давхурт байдаг заяа. За тэр нь Century 21 хотгон хаана байдаг вэ гэх юм бол Отгон тэнгэр их сургуулийн зүүн талд байдаг юм байна. Одоо кино үйлдвэр. Тэгээ би ч одоо кино үйлдвэр гэж мэдгүй, Отгон тэнгэр их сургууль гэж мэдгүй. Тэгэхээр нөгөө map дээр хайхтаа болохоор зүгээр Отгон тэнгэр сургууль гэд бичингүүт угаасаа гарч ирээд хэрвээ та хэд очиж байгаа бол төлбөртэй паркинг байд юм билээ. Бүр яг дэлгүүрийнх нь гадаа. Байрны дундуур ороод нөгөө ингээл арай гэж нэг паркинг хаагаад алхдаг штэ. Тэгээд ямар шаардлагагүй төлбөртэй паркинг гэдэг болохоор яг Sisters Home Store гэдэг дэлгүүрийнх нь гадаа та хэд маань машина тавьчих болох юм байна. За нэг тийм. Хоёрт. За энэ буудингийн маань урт нь 3 м тойр заяа. За тэгээ би яагаад энийг сонгосон бэ гэхээр нэгт автомат, хоёрт өнгө нь бүр үнэхээр гоё заяа бүр хайрламар. Яг энэ чанар манар юм ингээ угаасаа харахаар тэгээд байрахаар мэдэгдэнэ. За гуравт үнийн айгүй дэжгүй боломжтой заяа. Би ч нөгөө нэг одоо ингээл зөндөө олон ер нь явсан байхгүй юу? Сүүлийн 7 хоног бараг 7 хоногийн 4 өдөр нь тавилга би хайж явж байгаа заяа. Тэгээ тех дундаа ингээл ямар тим тавилга, ийм тавилга, сохо шин сонголт өөр одоо юу байлаа Мишель Экспо өдргээ нөгөө хамгийн их тавилгын дээр нөгөө зах дэлгүүр өдөр байдаг штэ тэрнгээр явлаа үзлээ зарим нь ингээл хатуу ороо олдог тэгээ зарим нь болохоор зөөлхөн хитрхи зөөлөн ч гэдэг юм уу те за энэ дээр бол үнэхээр надад хэлэх үг байгаагүй бүр амар хөрхөнтэй ингээд тийм дөрөв юутайгаа ирдэг тэртэйгээ ирдэг за одоо дараагийн ич хитэн заяа зөндөө хайж хайсны эцэст бүр яг энэ Sisters Home гээд энийг олсондоо бүр амар баяртай тэгээ хамгийн гол нь энэ чинь хамгийн бага үнэн нь ерөнхийдөө сая 950-аас эхлээд тэгээ дээшээ байд юм байна заяа. Байршил дээр нэг юм билий. За ингээд тавилгуудын дэлгүүрүүд орж байгаа штэ. Тэгээ ингээд тавилгын дэлгүүр орохоор би ингээд нэг бүтэн юм баг гэж чинь нөө. Энэ газар ингээд 3 агуулгатай заяа. Хамгийн ихнийх нь оронгууд за тэдээс тэдний үнийн хоорондох буудлууд энд байна. Дараагийн левелийнх нь энд байна гэд баг тэр стритийг ингээ эзэгцэн юм шиг ингээ нөгөө талаар нь орохоор яг тэр хоёр дахь агуулга нь. Тэгснэ за тэгвэл дахиад нэг өөр бүдүү үзүүлэх гэснэ. Бүр 3 дахь агуулга руугаа ингэж байраа төрж орж мордтой. Бүгд амар ойрхон. Тэгээ би орчиод өө танах ч ямар амар том ер нь ямар дээжгүй ямар их сонголттой ингээ. Одоо ийм тавилга маяглал гарч хахад сонголт ихтэй байх хэрэгтэй тий материал үүн гэд ингээд бүгд дээшээ доош ийм байхгүй бол тэр Мишель Экспот ороод бол үнэхээр сайн төөрсөн. За anyways okay одоо ич шидэн. За тада өдөртлөг нь байна. За ингээ хөөхөн бүр том ор болчихж байгаа зөө. Ор болохтой баг queen size 2 том хүн унтахаар том ор болж байгаа зөө. Би болохоор ээжээ авчирсан энэ хөөхөн цагаан юг тавьсан байгаа. Тэгээ та хэд маань харж байгаа бол юу материал нь бол үнэхээр гоё зөөлхөн нэг иймэрхүү байгаа.
Яа, бүр баяр. Би чинь нэр нь амар жижиг штэ. Тэгэхэд эндээс ингээд 3 м хойр гэдэг чинь бүр хангалттай амар урт аахгүй. Тэгээ энэний бүр 2 найтаа байдаг юм байна. 3 хойртой өөр ингээд том бүр 350 маа өдөртэй. Гэтэ энэний арай өөр материалтай өдөр бас байд юм байна зөө. Миний бодлоор бас тусд нь юу ячдаг ахаад та. Ингээд амар амар. Одоо ингээ манай гэрт аав ээж одоо өвөө эмээ манай хамаат маамтгоо аль хэдийн нэрээд эхэлсэн байгаа зөө ах ихч мэгч нар. Тэгэл ямар сайндаа энэ дэр ингээд суучаал. Манайх ч тогчоогүй бас бүрэн тогчоогүй байгаа штэ. Яг гол нь гол юмнуудаа авцсан байхад тэгээд юу ячиж байгаа байхгүй юу? Энэ sorry. Энэ нэг юм зөвхөн хоёроо яваад ахгүй. Нэг нь хүртэл ингээд нэг хөлтөөгөө ингээд явчих болно. Тэгээ энийг ингээ орхисон ч болно. Амар хөөрхөн байгаас ингэнгүүт одоо энэ миний зурагт орж ирэнгүүт ерөөсөө зурагтаа үзэл за энийг арай жоох юу ячиж. За. Ингээл тогтоочно. That's it. Үнэ амар гайдтэй. Тэгээ би ч ууг нь жижигхэн мөчтөн үн. Тэгээ жижигхэн мөчтөн үн дээр ингэж харагдаж байгаа бол угаасаа том өндөр хүмүүс ямар байхыг таад минь мэдж байгаа шүү дээ. За ингээ хоёуланг нь хураач. За нэг иймэрхүү хөөрхөн буудан бүр судалж бүр шүн унтахгүй те нэг шөнийн 2-3 цаг хүртэл байсан юм нь гарсан. Югдлээстэй хөдөлмөр минь нойроо ямар нэг юмаа золиослоод чамаагүй тэгээ гарсан. Тэгээ ямар ч тач бүр энэ гоё бас боломжийг олгоод надад бүр юмнуудаа амар сайн тайлбарлаж өгсөн Sisters Home Story-ндаа баярлалаа. Тэгээд надад бас энийг сонгосон нэг гоё том шалтгаан болохоор нөгөө 3 эгчдүүс ажилуулдаг гэдэг нь амар гоё те. Би ч бас өөрөө эгч хүн те. Доороо дүүтэй тэгээ дүү мүд нартайгаа нийлээд ийм гоё юм ажиллаж байгаа одоо бизнесээ хийж байгаа гэдгээр нь би бас амар бахархсан байхгүй юу. Тэгээ би Facebook дээр бас reel хийсэн байгаа. Тэгээ та хэдтэй хаягийг хийсэн, уртыг хийсэн. За тэгээд үнэн дээр болохоор ерөнхийдөө иймэрхүү буудан маань 2.5 саяас дээшээгээ байдаг. Тэгтээ бүр нэг амар тийм тэнгэрт хадсан үнэтэй 7, 8 сая, 6 сая, 5 сая энтер гэсэн үг биш. So та хэд өөртөө очиод үзээд суугаад ингээд мэдрэх юм бол илүү гоё гэж би хэлмээр байна. Одоо манай дүүнер мөнер чинь Солонгосоос ирж энд хонон монон гэдэг байгаа шүү дээ. Ээжээ авчирсан энэ бүр та харсан шүү дээ. Гуак. Энэ бүр амар хөөрхөн харагдчихлээ энэ юм дээр. Мачи. Тара ерөөсөө ингээл байж энэ бүр айр хөөрхөө. За ер нь бол эндээс өөр шүү юу үсэх юм бэ те. Нөгөө түрүүний тавьсан галууч нь яж л энэ минтийг ингэж муухай зогцоодох та яах вэ? Ингээ манай гэрийн буудангийн сэхүүс гэх юм ааш. За нэг иймэрхүү байна. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд намайг ер нь бол байнгын сүүлийн баг хэдэн жил ч угаасаа нүгэд байгаа та хэд мэдж байгаа шүү дээ. Тэр болгонд хамт үзээд ингээ байдаг хүмүүст баярлалаа. Тэгээд угаасаа бичлэгэн доор хүртэл ингээ за жижигтэйгээ бараг л жил болгонд нүүдэгдээ бичлэгийг үзсэн энэ төр гээл амар гой комментууд байдаг. Тэгээд тэр болгонд нь та хэдтэй үнэхээр их талархаж явдаг шүү. Ямар ч тач та их орондоо ирээд анхныхаа байранд орсон. Маш их баяртай байна. Одоо ерөөсөө л галтгооны ширээ, хевс, кофе тейбл энэ тэгээ телевизэр яг энэ дөрвийг авахвал би зүгээр өстө одооч Elvi Prada Gucci хэвээрэл байгаа л да. Тэдрээс за бүр том за Belly бүр Lamborghini-г ээлч дээ. Дараагийнхаа гоё бичлэгээр уулзлаа тэр баяртай. Энэ хүртэл үзэнгээд бүгдээрээ ирцээ бүртгүүлээд. Докны эможи үлдээцгээгээр за ямар нэгэн шоу ийм галуу малууны эможи тайд маань үлдээцгээгээрээ. Love you guys so much. See you on the next video. Bye.